Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 123 дугаар анги тухалсан нь. Үгүй энэ чинь энэ үед хүмүүрл итгэж өгөхгүй байсан юм. Тавцан дээр болсон зөвлийг хараад тэд яахаа мэдэхгүй байлаа. Чинши хүртэл өөрийн эрэхгүй Чүфэн рүү ширтлээ. Чүфэн тэм хүчтэй байсан юм гэж үү? Чэнгваншитэд үзэх үйц Эспиритийн 8 дугаар төвшний хүчээр тэр үүслийн 1 дугаар төвшний хүмүүсийг ялж чаддаг гэж үү? Хорвоо ертөнцид доогуур төвшөнтэй мөрдлөө өөрсдөөсөө хүчтэй хүмүүсийг ялдаг гоц суутнууд дүүрэн байдаг. Гэхдээ тэд бүгд алдар цуутай хүмүүс. Энэ энгийн харагдах хүүч бас тэдний нэг гэж үү? Янз бүрийн л бодол хүмүүсийн толгойд бодогдно. Эцэст нь тэд Чүфэнийг ямар их дутуу үнэлж байснаа ухаарсан юм. Магадгүй Чүфэн огтхонч булхайцаагүй өөрийн хүчээрээ энэ хүртэл ирсэн байх. Хотын захирагч энэ Алтан ягаан хотын хамгаалагчдын царай хүртэл цоочрол гайхширлаар дүүрсэн байлаа. Тэд өмнө нь Чүфэнийг суурууг ашиглан арын хаалгаар ороод тэдний нэр хүндийг унгаах гэж байна гэж бодож байсан. Ялангуяа Ван Бэмпэнгийн оронд Чүфэнийг шилдэг аравт орох үед тэд Чүфэнийг маш ихээр үзэн ядсан. Гэтэл энэ мөчид тэд Чүфэний талаарх муу бодлуудаа эргцүүлэн бодсон юм. Тэд өөрсдийн эрэхгүй дотроо гэмшцгээлээ. Магадгүй сууруу авахын зөв байх. Энэ Чүфэн үнэхээр гайхамшиг бүтээж чадах юм шиг байна. Гэж Чинхуйн царайн дээр сэтгэл нь амарсан аятай томоос том инээмсэглэл тодорлоо. Үнэн дээр бол тэр ч бас хамгаалагчдтайгаа адилхан бодож байсан. Гэтэл Чүфэн тэдний нэр төрийг унгаах бэтгийх л харин ч бүр Алтан ягаан хотын нүүр болж байсан юм. Байж боломгүй юм. Тэр яаж ийм хүчтэй байдаг юм? Тэр арай өрсөлдөгч нартай авилгал өгöd байгаа юм биш үсттэй. Гэтэл бусад хүмүүсийн хажууд Алтан ягаан хотыг төлөөлж байсан хүмүүс бодит байдлыг зөвшөөрөхгүй байлаа. Учир нь тэд Чүфэнийг яаж шившиг болохыг тэсэн ядан хүлээж байсан юм. Тэгтэл тэдний нүдэн дээр Чүфэн шившиг болоогүйгээс гадна анхаарлын төвд орчихлоо. Эцэст нь Чүфэн биш тэд өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Тэд өөрсдөө шилдэг аравт орж чадаагүй байхад Чүфэн орчихсон. Тэр 1-р зэрэглэлийн сургуулийн 2 сурагчийг ялчхаад зогсож байна. Нэг нь бүр номер 1 лингвийн сургуулийнх. Ядчил тэд өөрсдөө тэгж чадахгүй байсан болохоор тэдний бардам харц бишрлийн харц болон өөрчлөгдлөө. Чүфэний тулаанч гэрлийн хурдаар дуусаж ордны анхаарал нөгөө салхин үл хотын залуу дээр төвлөрлөө. Өмнөхтөөгөө л адил нөгөө хүү арай хижил тулаанда ялсан юм. Энийг харсан хүмүүс түүнийг хүчээ нууж угаа эсхийг гадарлахгүй л байв. Доош буух хэрэггүй. Би ахиж хүлээж чадахгүй нь хурдан дуусгацгаая. Салхин үл хотын залуу яг тавцангаас буух гэж байхад Чэнгваншигийн даашинз намрын тавцан дээр гарлаа. Намайг Динчоу гэдэг алдаа оноо байвал хэлж өгөөрэй. Гэж салхин үл хотын залуу хөө Чэнгванши руу харан инээмсэглэлээ. Тэр Чэнгванши руу харан нэг гараа нөгөөгөөрөө адхан мэндлэв. Чэнгванши хүйтнэр ширтээд агаарт алгаараа цохлоо. Түүний тулааны техник тэмч үзэгсэлэнтэй харагдаагүй ч үүслийн хүчээр дүүрсэн байсан юм. Түүний өмнөх өрсөлдөгч нар бүгд энэ дайралтанд ялагдсан. Чэнгваншигийн дайралтыг харсан Динчоу огтхонч хөдөлсөнгүй. Түүнийг гараа зүгээр даллах үед үүслийн хүч алгаас нь гарч Чэнгваншигийн дайралтыг хөнгөн хаажхав. Чи үнэхээр хүчээ нууж байж тэгэх ямар шаардлагатай юм? Гэж Чэнгванши тэмчих цочирдсангүй. Харин ч улам уурлаа. Би зүгээр л тухалж байна. Болохгүй мө? Бид хоёулаа тулдах дуртай. Гэхдээ чи үр дүнд хитэх анхаардаг. Харин би тулааны үйл явцад дуртай. Эцэст нь би ялах нь тодорхой болохоор шүү дээ. Гэт Динчоу тайвнаар инээмсэглэлээ. Гэхдээ сайн харах юм бол тайван биш, харин итгэл дүүрэн инээмсэглэл байсан юм. Их том амтай юм гэж намайг яаж ялахыг ч хармаар л байна шүү. Чэнгванши ахаад дайрлаа. Түүнийг агаарт хэд хэдэн удаа алгаараа хий цогох үед агаар дөргөх мэт болж гэрэлт алтан алганууд агаарт үүсэв.
Түүний асар их хурдны дор тулааны тавцсан алтан алгануудын дүрсээр дүүрлээ. Тэр дүрснүүд алтан харав хоттой адил Дэн Чоуг чиглэн дайрав. Ванши авахын аргагүй л хүчтэй юм. Ердөө 4-р зэрэглэлийн техникч гэлээ тэр ямар ч өөгүй төгс ашиглаж байгаа нь 5-р зэрэглэлийн техникээс нь дутхааргүй байна гэж алтан яган хотын хамгаалагчид бишрэн хэллээ. Ванши үнэхээр гоц. Тулааны урлагийн тал дээр бол тэр намайг хол давсан авьяастай гэж Чин Ваншигийн аав Чин Хуй өөрийн эрэхгүй нэмсэглээд маш бахархалтайгаар хэллээ. Солирын алга техник сайн ашиглаж байна. Гэхдээ жаахан дутмаг юм. Дэн Чоугийн нүд нь оных үед авран эргэлдэн бослоо. Тэр Чин Ваншитэй яг адилхан техник хийлээ. Гэвч түүний техник Чин Ваншигийнхаас хамаагүй хүчтэй байсан юм. Алтан алганууд хоорондоо мөргөлдөж асар их дэлбэрэлт үүсгэн өөслийн энерги хаасайгүй тархлаа. Ордны гаднаас харж байсан хүмүүс хүртэл тэдний энергийг мэдэрч байв. Аргагүй л өөслийн төвшний 2 хүний тулаан байлаа. Энэ үед л хүмүүс Дэн Чоуг хүчээ нууж байсныг мэдсэн юм. Түүний өмнөх тулаануудыг харахад тэр доройдоо биш, харин албаар жүжиглэж байсан юм байна. Тэр Чин Ваншигаас дорой байх нь битгийхэл харин ч бүр хүчрэхэг байв. Гайхалтай. Тэр Дэн Чоу аргагүй л салхин үйл хотыг төлөөлж угаа сурагч мөн дөө. Хүчний хувьд тэр Чин Ваншигаас үл ялэг хүчрэхэг юм. Энэ жилийн шинэ хааны сэргэн мандалтын ялагчаар ахиад салхин үйл хот болох бололтой гэж Суухэн хэлв. Ава, тэгж хэлэхэд арай эрт байгаа юм биш үү? Чин Ванши түүнийг ялахгүй ч гэсэн манай Азүрэ Драгон сургуулийн мангас хараахан тавцан дээр гараагүй байх шүү дээ гэж Сууроу ялдам инээмсэглэн хэллээ. Чүфэн бол гарцаагүй гоц суут. Гэхдээ тэр Дэн Чоуч бас энгийн хөө биш. Өдийг хүртэл тэр бүрэн хүчээ ашиглаагүй чи мэдээгүй мөн? Түүний ашиглаж байсан нууцлаг техник, тулааны техникүүд нууц хөзөр нь биш байх. Хэрвээ тэр бүх хүчээ ашиглах юм бол өөслийн 3-р төвшөнтэй дүүцэх байх. Чүфэн аимшигтай хүчтэй ч гэлээ тэр ердөөл спиритийн 8-р төвшин. Хэрвээ тэр өөслийн 1-р төвшин байсан бол Дэн Чоуг ялж чадах байсан байх. Гэхдээ спирит төвшөнд байгаа цагт тэр спиритийн 9-р төвшин болсон ч Дэн Чоуг ялахгүй л болов. Гэд Суухэн толгоос ихсэрлээ. Ава, та Чүфэнийг сайн мэдэхгүй байна. Та Дэн Чоуг бүх хүчээ ашиглаагүйг мэдэж байгаа байхаа. Тэглээгээд Чүфэн бүх хүчээ ашигласан гэсэн үг биш үсттэй гэж Сууроу аавтайгаа санал зөрлөө. Чи Чүфэнд тэгж их итгэж байгаа мó? Тэгвэл мөрийцхүү гэд Суухэн жигтэй гэгч нь инээмсэглээ. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 124-р анги Өгсүр шат. Юугаар мөрийцх юм? гэж Сууроу инээмсэглэн асуулаа. Чин Ванши гарцаагүй ялагдана. Тэгэхээр түүний ялагдах нь цаг хугацааны л асуудал. Тиймээс Чүфэн Дэн Чоу хоёр хоорондоо тулалдана. Хэрвээ би ялах юм бол чиний гэрлэлтийг шийднэ гэж Суухэн хэллээ. Ава, яагаад дахиад миний гэрлэлтийн талаар яриад байгаа юм? Би өөрийнхөө гэрлэлтийг өөрөө шийднэ гэж хэлсэн байхаа. Гэж энэ үгийг сонссон Сууроу дурамчхан хариуллаа. Мөрийцэж чадахгүй байвал яах вэ? Гэд Суухэн инээмсэглээ. Намайг чадахгүй гинэ? Яагаад чадахгүй гэж? Би ялах юм бол Сумэй Шангоня хоёрын гэрлэлтийг цуцал. Тэгвэл яаж вэ? Гэж Сууроу нухацтайгаар хэлв. Гэхдээ тэр чинь энэ үед Суухэн хөмсгөө зангидлаа. Яасан айжсан уу? Гэд Сууроу инээмсэглэх үед хоёр нүд нь хавирган сар шиг боллоо. Зэлтэй гэдэг нь яагаад байна гэж? Тэгвэл чиний хэлснээр Чүфэн Дэн Чоуг ялаад шинэ хааны сэргэн мандалтын ялагч болох юм бол би Шангуан овог дээр очиод гэрлэлтийг цуцлая. Мэдээж бяцхан Мэй зөвшөөрөх юм бол гэд Суухэн нухацтай царайгаар тангаргаллаа. Ава, наад тал дээр санаа зовох хэрэггүй. Бяцхан Мэй наадахыг чинь л хамгийн их хүсэж байгаа. Гэд Сууроу маш их баярлан инээмсэглэлээ. Тэр холгүй зогсох Сумэй рүү ширтснийхэн дараа Чүфэн рүү ширтээд ааж ухнаар шивнэлээ. Чүфэн, бяцхан Мэй, та хоёрын аз жаргал өөрсдөөс чинь л хамаарна шүү.
Аав охин хоёрын яриаг нэг ч хүн сонсоогүй юм. Хүн бүрийн л харц Чэн Ванши, Дэн Чоу хоёр дээр төвлөрсөн байв. Тэдний тулаан оргил үедээ хөрсөн юм. Чэн Ванши зогсолтгүй хүчрхэг дайралтууд хийж байсан ч Дэн Чоу тэр бүх техникийг бас хийж чаддаг байлаа. Бас Чэн Ванши ямар ч техник хийсэн Дэн Чоу адилхан техник хийж түүнийг хойш түлхэж байв. Хүмүүс өөрсдийн нүдэрээ Дэн Чоуг дэндүү хүчрхэг байгааг харсан юм. Ингэж удаан тулалдсан ч гэлээ Дэн Чоу огтхон ч бүрэн хүчээ гаргасангүй. Яг л Чэн Ваншигаар тоглож байгаа айтай байсан юм. Дэн Чоугийн урд Чэн Ванши өмнөх өрсөлдөгчдөө гаргаж байсан бардам хуйтан зангаа гаргаж чадахгүй байлаа. Харин ч бүр гүнзгий амьсгаа авахын зэрэгцээ духнаас нь хөлсг ялтганан урсна. Ванши хичээгээрэй. Чэн Хой ханцуунда байх хоёр гараа чанга гихч натгаад Чэн Ваншид санаа зовон хөлөрч байлаа. Алтан ягаан хот энэ тэмцээнд ялах ёстой. Үгүй бол тэд бэлдэж амжаагүй байгаа татвараа төлөх хэрэгтэй болно. Галуулаан шувуу хотоос тэднийг татвараа өгөөгүй гэж шийдэхэд зогсохгүй. Тэд бусад хотуудын дог тохуу болно. Ирээдүйд тэд яаж ч хичээсэн бусад хотуудаас үргэлж нэг алхам хойно байна гэсэн үг. Ванши явах ялах хэрэгтэй шүү. Та чаднаа. Чэн Хуйн чимээгүй дэмжлэгийн хажууд Алтан ягаан хотын хамгаалагч нар чангаар хаашгирч байлаа. Учир нь тэдний Алтан ягаан хотын нэр төр Чэн Ваншигаас хамаарах байсан юм. Зөвхөн ялалтал тэдэнд хэрэгтэй. Гэвч бодит байдал үргэлж харгас байдаг. Чэн Ваншиг сольдох үед Дэн Чоу хариу дайралтаа эхэлсэн юм. Түүний хүчрхэг дайралтууд хүмүүсийн төсөөлж байснаас өөр байлаа. Түүний дайралтууд тулааны техник биш, энгийн байсан ч гэлээ хүмүүс өөрсдийн эрэхгүй биширч байсан юм. Түүний өмнө Чэн Ваншигийн ямар ч дайралт нөлөөгүй байсан ба Дэн Чоуг ойртон ирэхийг Чэн Ванши чимээгүйхэн л ширтэн зогсно. Чи ялагдсан. Чэн Ваншигийн урд ирээд мөрөн дээр нь гараа тавилаа. Тэрнийх зөөлөн сул харагдсан ч гэлээ алганых нь хүч Чэн Ваншиг газарт сөхөрөхөд хүргэв. Навш! Хүчээр охиныг газар сөхрүүлж байгааг харсан Чэн Хуй маш ихээр уурлан суудлаасаа өндийлөө. Түүнийг босох үед нүүрэнд нь уур хилэнгийн гал дүрэлзэж байсан юм. Гэвч ийм нөхцөлд тэр төвчхээс өөр аргагүй. Чэн Ванши бүр мөсөн ялагдлаа. Энийг харсан хүмүүс Дэн Чоуг ийм хүчрхэг байна гэж төсөөлж байсангүй. Тэр адил төвшний хүмүүс дундаа дийлдэшгүй байсан юм. Энэ үед ордны гаднч бай, доторч бай, алга ташилтаар дүүрлээ. Хэн ч ялсан байсан хамаагүй Дэн Чоу Чэн Ванши хоёрын тулаан тэдний нүдийг хужирлаж чадсан юм. Дэн Чоугийн нэгдүгээр байранд орсон нь ойлгомжтой зүйл байв. Салхин үл хотынхон догдлон баярлцгааж байлаа. Ялангуяа Салхин үл хотын захирагч. Түүний хот ахиад авраг болсонд бахаргалтай аргагүй инээмсэглэж байв. Тэдний хот 20 хотын хамгийн шилдэгнэ гэдэгт солоо авч үлдсэн юм. Салхин үл хотын хүмүүсийн хажууд Алтан ягаан хотын хүмүүс эрч хүчгүй болсон байлаа. Чэн Ваншиг байхад тэд өөрсдийнх нь хот төрүүлнэ гэж бодож байсан. Гэтэл тэдний бодож байснаас өөрөөр эргэж тэр Дэн Чоуд ялагдчихлаа. Өөр үед шинэ хааны сэргэн мандалтанд тэд хожигдсон бол хүлээн зөвшөөрч чадах байсан. Гэхдээ энэ удаагийнхад тэд яагаад ч ялагдаж болохгүй байсан юм. Учир нь авраг авахгүй л бол тэд бусдын доог тохуу болно. Гэвч тэдэнд өөр арга байхгүй байлаа. Чэн Ванши тавцангаас буух үедээ эрхэмсэг бардам хуйтан төрхтөө буусан ч гэлээ нүднийх нь буланд нулимс тодоос тод харагдана. Ялагдсандаа их харамсаж байгаа нь элт байсан юм. Харин Дэн Чоу Чэн Ваншигийн буухыг харан инээмсэглэн зогслоо. Түүний инээмсэглэл улам тодрон мөн л адил тавцангаас буухаар зэхлээ. Шинэ хааны сэргэн мандалт дуусаагүй байхад юундаа яарсан юм? Гэвч яг энэ үед маш тод хоолой Дэн Чоугийн араас гарлаа. Хоошоо эргэж харсны дараа Дэн Чоугийн 50 царайн дээр өөрийн эрэхгүй тавгүй байдал тодорлоо. Учир нь түүний ард нэгэн залуухан хүү тулааны тавцан дээр гарч ирсэн юм.
Хамгийн гайхмаар нь Динчоу тэр хүүг тавцан дээр яаж гарсныг огтхон ч мэдрээгүй. Энэ үед ордны гаданч вэ, доторч вэ, тэнд байсан бүх үзэгчид гайхширн зогслоо. Хинч тэр хүүг тавцан дээр гарахыг анзаарч мэдрээгүй. Мэдээж тэр хүн Чүфэн байсан юм. Чүфэн, тэр яагаад тавцан дээр гарч гав? Үхэхийг хүссэн байх та. Алтан яган хотын хүмүүс уур хилэнгээр дүүрлээ. Динчоуд ялагдсан Чингванши хүртэл түүнийг ямар ч боломжгүй гэж бодож байлаа. Харин ч бүр Чүфэн тэднийг улам илүү гутаана гэж бодов. Чи намайг тулаанд дуудаж байгаа мó? Гэж Чүфэнийг харсан Динчоу хөнхөн инээмсэглэлээ. Тулаанд дуудахаа тэгж хэлэх хэрэг байна уу? Би энэ шинэ хааны сэргэн мандалтын авраг болох бодолтой байна л да. Харин чи бол ердөөл миний ялалтандаа хүрэх өгсүр шат. Чүфэн хөнхөн инээмсэглэн хэллээ. Гэхдээ түүний царайнаас залхуурсан байдал харагдана. Динчоу Ванши хоёрын тулааны дараач гэсэн Чүфэн түүнийг юм чинээ тоосонгүй. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 125 дугаар анги. Гайхалтай тулаан. Чи овоо зоригтой юм гэж намайг бүрэн хүчээ гаргасны дараа ингэж ярьж зүрхэлсэн анхны хүн боллоо. Динчоугийн нүүр огтхон ч хувирсангүй, харин ч бүр сайхан сэтгэлтэй хүн шиг харагдаж байв. Гэхдээ хүмүүс түүнийг гэгэрсэн хүн биш гэдгийг мэдэж байсан юм. Харин ч тэр маш төрөмгий хүн, харин тэр төрөмгий зангаа маш сайн далдалсан. Тэгвэл чиний өмнөх өрсөлдөгч нар чинь хэдэн доройчууд л байсан байхгүй юу? Эсвэл танаа лингвийн сургуульд жинхэнэ тулааны мастер байдгүй. Гэт Чүфэн бассан аятай инээмсэглэлээ. Хазуурэ нутагт манай лингвийн сургуулийг доромжилсан анхны хүн нь чи боллоо. Гэт Динчоугийн сэлэн мэт элдэн зангирч харцсан хөөтрлээ. Зүгээр л бодит байдлыг хэлж байна. Гэт Чүфэн мөрөө хавчлаа. Нэгэнтэл тэгж бодож байгаагаас хойш чи намайг ялах юм бол авраг болно. Гэхдээ би чамайг Чингваншигаас ч 7 дор байдалтай тавцангаас буулгана гэдгийг сануулчихъя. Гэт Динчоу гараа дэгэн хэлбэрт оруулан Чүфэн рүү заагаад дайраа дэргэж доглоо. Хүснэр чинь болъё. Чүфэн нууцлаг техникээ эдвэгчүүлэн солонгон мэт эрхэмсгээр дайрлаа. Түүний бие урагш үл ялэг налуу байдалтайгаар Динчоугийн урд салхимт ирлээ. Түүний хурд дэндүү хурдан байсан болохоор хөм бүрэл цочирдов. Чүфэн гараа дэлгэж хомих үед түүний хийж байгаа хөдөлгөөн бүр ер бусын харагданаа. Түүний дайралт цахилгаан мэт хурдан, уулын оргил мэт хүчрэхэг байсан юм. Нудраг нь төмөр мэт, хөл нь ташуур мэт довтлон Динчоуг бүслэн авлаа. Энэ хүү яаж ийм хүчтэй байдаг байна? Тэр спирит төвшнийх байж үүслийн төвшний хүмүүсээс дутгааргүй хүчрэхэг байна. Чүфэний дайралтууд хүмүүсийн анхаарлыг татлаа. Хүмүүрэл түүний дайралтыг нухацтай харж байв. Хэд хэдэн хотын захирагч нарын нүдэн сэргэж тулааны тавцан руу гүнзгий ширтлээ. Тэд Чүфэнийг гоц гэж мэдэж байсан ч ийм гоц гэдгийг мэдээгүй. Хаваа чадвартай юм. Чүфэний хүчтэй дайралтыг Динчоу тайван хааж чадалгүй хойш түлхэгдсээр байв. Чүфэний цохилт ер бусын хатуу болохоор Чүфэнтэй цохилцох бүрт тэр хэсэгт нь бадарч мэдээ алдаж байв. Тэр Чүфэний дайралтыг өөрийн биеэр хамгаалж чадахгүй байсан юм. Гэнэт Чүфэн ахаад нэг цохилоо. Түүний нудрагнаас салхи босож Динчоуг бултах газаргүй болгон нүүрлүүн чиглэлээ. Энийг харсан Динчоу шүдээ зуугаад үл үзэгдэх хүч биеэс нь ялгарлаа. Түүний биеэс үүслийн энерги галтуул мэт ундран гарч эргэн тойрныг бүрхлээ. Хүчрэхэг энергийн даралт Чүфэнийг хойш хүчээр түлхлээ. Чүфэнийг хойш түлхэгдэх үед Динчоуч ураг шалхан хоёр гараа савн Чүфэн рүү хариу дайрч эхэллээ. Эцэст нь нууцлаг техникээ эдвэгчүүлэх шив. Чүфэнийг давуу байдлаа алдахыг харсан Сууров хөмсгө зангидлаа. Тэр Динчоуг нухацтай болон нууцлаг техникээ эдвэгчүүлж өөслийн 3 дугаар төвшөнтэй дүүцэх үз болсныг мэдсэн юм. Роуэр хэлсэн байхаа.
Чүфэн тэр Динчоуг ялахгүй. Гэхдээ спиритийн 8 дугаар төвшөнд байхдаа ингэж тулдаж байна гэдэг чинь өөрөө гайхамшиг. Хэрвээ тэр хоёр адилхан төвшөнтэй байсан бол Чүфэн гарцаагүй Динчоуг ялна. Харамсалтай нь тэдний төвшин адилхан биш юм да. Гэж Сохин яман сахлаа илэн хэллээ. Ава тулаан дуусаагүй байхад тэгж хэлэх дэндүү эрт байна. Гэж Сороо инээмсэглээд тулаанаа үргэлжлүүлэн үзлээ. Ялагдах нь тодорхой ч гэлээ. Чүфэнийг хэр удаан тэсхийг харъя. Хэрвээ тэр Чэн Ваншигаас удаан тэсэх юм бол түүнийг ямар ч үнээр хамаагүй бид өөрсдийн талдаа авах ёстой. Гэж Сохин нухацтай гихчин ажиглалаа. Тэр Чүфэнийг ялахгүй гэж бодож байсан ч түүний харуулсан хүч нь үнэхээр бэшрэхгүй байхын аргагүй байсан юм. Чүфэн ялсан ч ялагдсан ч Сохин түүнтэй дотносох гэж ойртгол болно. Ямар байна? Өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гэж. Динчоу нууцлаг техникээ эдвэгчүүлэх үед түүний хүч хэд дахин нэмэгдсэн юм. Чи байдгаараа тулдаж байгаач би тэгээгүй байна. Чүфэн хачин гихчин инээмсэглээд ухарч байсан алхаагаа зогсоолоо. Динчоугийн дайралтын өдөөс Чүфэн нэг гараа даллах үед томшгүй олон алга гарч ирэн Динчоугийн дайралттай мөргөлдлөө. Тулааны техник. Чүфэнийг гэнэт элбийн алгаа хийх үед Динчоу аль нь жинхэнэ аль нь зэрэглээ гэдгийг ялгаж чадахгүй гайхширсан юм. 1 муу 3 дугаар зэрэглэлийн техник миний өдөөс хийнэ гинэ. Гэхдээ л гайхах. Динчоу огтхонч сандарсангүй. Түүнийг чангаар хашгирах үед өөслийн энерги биеэс нь гаран эргэлдэж эхэллээ. Биеэс нь нүд гэлбэм гэрэл цацарч байсан ба дийлдэжгүй авра ялгарч байлаа. Түүнээс цацарч байсан гэрэл хаасайгүй тархаж уур амьсгалыг өөрчиллөө. Тэр мах цуснаас бүтсэн хүн биш, харин алтаар урлсан дайны бурхан шиг харагдаж байсан юм. Тийм ээ. Динчоу зөвхөн Ленгюн сургуульд байдаг онцгой тулааны техникийг ашигласан юм. Энэ бол 4-р зэрэглэлийн бие хүчрхэгжүүлэх алтан хуйгт гам бие гэдэг техник. Төрүүн Чүфэнтэй тулалдсан сурагчч бас энийг хэрэгэлсэн. Гэхдээ түүний техникийг хэрэглэх байдал Динчоугийнхаас тэнгэр газар мэт ялгаатай байсан юм. Динчоугийн техник үнэхээр шин төвшөнд хүрсэн байв. Том амт минь, миний алтан хуйгт гам биеийг чиний дайралтыг яаж няцлахыг хар. Гэдэд Динчоу хэд цохилт илгээхэд Чүфэний элбийн алга замхран алга болж Чүфэний нудрагтай мөргөллөө. Нудраг алга хоёр мөргөлдөх үед чанга ган төмөр мөргөлдөх чимээ гарч хүчтэй энергийн долгион үүсэн үзэгчдийг хойш хэд алгахад хүргэв. Энэ үед хүн бүрл Чүфэнийг маш хүн дээр бэрдсэн байх гэж бодож байсан юм. Учир нь Чүфэн ердөөл 3 дугаар зэрэглэлийн техник ашиглаж Динчоугийн 4 дугаар зэрэглэлийн техниктэй нүүр тулсан. Гэтэл Динчоугийн дайралтыг хаасан Чүфэний гар бяцарсан байхаа гэж бодож байсан хүмүүсийн нүдэн дээр Чүфэн бар мэт харин Динчоу руу дайрлаа. Сайхан алтан хуйгт гам бие байна. Хэн хэнийгээ бяцлахыг харъя л да. Энэ үед Чүфэний бие хувирч эхэллээ. Цагаан өнгөтэй цахилгаан могойнууд түүний биеийг ороож хүчтэй цахилгаан хаасайгүй буудлаа. Цахилгаан могойнуудын хооронд хэнгэрэг хаглам дэлбэрэлтүүд үүсэж гялбана. Түүний төрөмгийн байдал үнэхээр айц хүргэн байсан юм. Хэн чинь 5 дугаар зэрэглэлийн техник биш үү? Үгүй ээ, 5 дугаар зэрэглэлийн техникийн хүчтэй дүүцхүүц 4 дугаар зэрэглэлийн техник байна. Динчоугийн царай маш ихээр хувирлаа. Тэр Чүфэнийг ийм хүчрхэг техниктэй байна гэж бодсонгүй. Энгийн хүмүүсийн насаараа сурч чаддаггүй 5 дугаар зэрэглэлийн техник. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.